За сайн байна. Өмнө аймгийн ноён сум дээрээ байна. Ийм жижигхэн цэвэрхэн сум байт юм байна. Сумаас гараад л ийм говийн намхан чулуун олнууд алхаж ярахад их тохиромжтой гоё газар юм байна. Энэ жил их зончлог сайн ард иргэж гисэн сэтгэлс наавдар байна. Өнөөдөр эрчим хүчний засгийн газрын эрчим хүчний бодлогын талаар мэдснэ та бүхтэй хуваалцъя. За одоогийн дотоодын цахилгаан үйлдвэрлэлийн байдлыг харуулъя. 2023 оны 12 сарын 18 өвлийн цаг гэсэн үг те. Хамгийн өндөр ачаал тухайн өдөр хамгийн өндөр ачаал нь 1618 мегаватт, бага ачаал нь 1219. За энэний зэрэг төлөвлөгөөнд 296 мегаватт цахилгаан импортлсон юм байна. Цахилгаан импортлоход манай улс нэг жилд 200 сая орчим доллар төлдөг юм байна. Тэгээд дээрээс нь бас энэ аюулгүй байдал талаасаа бодсон ч гэсэн хэдий болгон гаднаас цахилгаанаа худалдаж авах бай. Бүх юм цахилгаанаас хамааралтай энэ үед. Тэгээд засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2024-өөс 28 оны мөрийн хөтөлбөрж өгж тусгасан байна мэ гэвэл энэ мөрийн хөтөлбөр нь бас хурдтай хөгжлийн төлөөх зориг гэсэн бас их амбицны нэртэй юм байна. За эрчим хүчний бодлогод салбарыг чөлөө зах зээлийн зарчим шилжүүлнэ. Үнийн индексээр цахилгааны тоостог болно гэж үнийг хэсэгчлэн чөлөөлнө гэж зарласан байна. Улс иргэд аж ахуйн нэгжээс сэргээгт хэрчим хүч аавна гэж байна. За эрчим хүчний аюулгүй байдал чухал ашигт малтмалын салбарт Монгол улс 2 болон 3 талт механизм хөгжүүлнэ гэж бодвол энэ Орос хятадтайгаа эрчим хүчний талаар илүү сайн хамтарч ажиллана гэж хэлж байгаа бах. За мэдээж утаагүй төлж за тэгээд дэлхийд яраа нөгөө хүлэмжийн хийгээд дэлхийн дулааны цахилгаан станцаас ер нь нүүрснээс тацгалж байгаа сэргээд хэрчим хүч рүү орж байгаа. Энийг бас бодолцсон байна. Утаагүй төлж эрчим хүчийг хэмнэе гэж байна. За энэ дээр бас нэг сонирхолтой юм нь болохоор Өмнө говь аймгаас нар салхины 3000 мегаватт нар салхины эрчим хүчийг экспортлоно гэж. За одоо чи өөрсдийнх нь хүчин чадал болохоор 1300. Тэгээ шинээр 3000 барина гэдэг нэлийн амбицтай. Зөвхөн өмнө говьас гэсэн нэг амбицтай төлөвлөгөө байна. За бүс нутгийн хөгжлийн хувьд харах юм бол бүсүүдийг холбох өндөр хүчлийн цахилгаан дамжуулах шугам хийнэ гэж. Бүсүүдийгээ холбож одоо нэгдсэн систем руугаа улам ойртуулна гэсэн бодлого барьж байна. Энэ бол мэдээж хамгийн чухал бодлого байх. За энэ 4 жилд хийгдэх дулааны цахилгаан станцууд за нийт дүнгийг харах юм бол 2010 гэж. За гол нь болохоор энд говийн бүс дэвтүүлэх, говийн болон төвийн бүс дэвтүүлэх. За 5 толгойд 450,000, Төв аймгийн Баян сумд 450 мегаватт, Төв аймгийн Баян сум бөрлөж ит бах те 660 мегаватт гэдэг энэ том цахилгаан станцуудыг барих юм байна. За дараад нь сэргээгт хэрчим хүчний талаар ямар бодлого гарч ийнэ гэвэл үйлдвэрлэлийг хөгжүүлж өртгийг бууруулна. За 100 мегаватт хүртэлх салхи 200 мегаватт хүртэлх нарс тархмал хэлбэрээр хувийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж заасан байна. За байдлын усан цахилгаан станц гэж заасан байна. Нэгийн гол гэ сая Путин ирээд нэлийн урагштай яриа хийчих боллоо. За дараад нь энэ нэгийн гол гэж тэр мөрийн хөтөлбөрт байгаагүй шүү сая бичсэн. За тэгээ ус хуримтлалаар дуусан цахилгаан станц 100 мегаватт дарханд хийнэ гэсэн байна. Сэргээгт хэрчим хүчний талаар юм байна. За энд бүр наривчлаад нар салхи гэж задлаад засгийн газрын мөрийн хөтөлбөр дотроос харлаа. За нарны дулааны станц бүхий хэсэгчсэн дулаан хангамжийн жижиг төслийг 200 мегаватт хүртэлх нарыг дэмжинэ гэж заасан байна. Өмнө говьтын саяны 4-нд хэлжсэн өмнө говьт 3000 мегаватт нар салхины цахилгаан станц үйлдвэрлэж экспортлоно гэж заасан байна.
Мандалгийн хувьд 2000 МВт, 200 МВт нарны цэцгэлэг станц, нар гэлөө салхи гэлөө тийм цэцгэлэг станц барьна гэдээ оруулсан байлээ. Энэ дээр бас 2000 МВт нар салхи гэж Мандалговыг заасан байна. Дундгой гэсэн үг шүү дээ. За салхины хувьд энэ нар байж таарах нь л дээ. Энэ салхи чойрд 100 МВт, 100 МВт хүртэлх салхи дэмжинэ гэж заасан байна. За энэний нар салхины нийт дүн 5300. Сая болохоор нөгөө дулааны цэцгэлэг станц 2100 гэжсэн шүү дээ. За мэдээж энэ цэцгэлэг станцуудыг барихлаар дэд станц хооронд нь шугам сүлжээ тэдний холбох тэр үйлдвэрлэлийн цэцгэлгаанаа дамжуулах цэцгэлгаан дамжуулах шугам хэрэгтэй болно. За дэд станц шугам цэцгэлгаан дамжуулах шугамыг өргөдөх нь ухаалаг удирдлагын систем нэвтрүүлнэ, шугамын алдагдлыг бууруулна гэж заасан байна. За энэ шинээр баригдах цэцгэлгаан дамжуулах шугамуудын нэр байна. Багнуур чойр, шанд, санд, Мандалгуй, арвай, хэр, сайн шанд, цагаан сувраг гэдэг. За энэ говийн бүс нэлээд их байгааг анзаарч байгаа бах. За тэгээ бөөрөлжүүдээс сэргэлэн. За дээрэс нь нөгөө эрчим хүчийг хадгалах батарей үйлдвэрлэл гэж бас орсон байна лээ. Энэ болохоор чойр Мандалгуйд чойр 40 МВт, Мандалгуйд 100 МВт гэж орсон байна. За бүс нутгаар нь харах юм бол эргээл харах юм бол одоо хамгийн гол бүтээн байгуулалтууд энэ говийн бүст болох юм байна. Цогц цэцгийг 450 МВт, дулааны цэцгэлэг станц, 3 тис нарийн сухайд 30 МВт дулааны цэцгэлэг станц. За өмнө говь түрүүн хэлжсэн нар салхины давхцлын бүст 3000 МВт нар салхины цэцгэлэг станц хийж экспортлно гэж байна. Говь сүмбүр гэж байна. Дунд говь сая хэлжсэн. За цэцгэлгаан дулаан дамжуулах шугамуд түрүүн хэлжсэн. Говьор их байна. За төвийн бүс Сэрэнгийн Сүхбаатар 70 МВт дулааны цэцгэлэг станц гэж байна. За Төв аймагт Баян Жаргал нь бөөрөлжүүд 300 МВт. Энэ хоёр дахь шат эхний ээлж нь одоо бараг орж байгаа бах. За бөөрөлжүүд Сэргэлэнгийн 220 кВт шугам цэцгэлгаан дамжуулах шугам дэд станц. За Баян сум 660 МВт дулааны цэцгэлэг станц гэсэн байна. Дарханд 100 МВт ус хуримтлуур тусан цэцгэлэг станц гэж байна. За баруун болон зүүн бүс ерөнхийдөө маш байхгүйтэй адил. Ер нь энэ эрчим хүчний бодлого бол төв болон говийн бүсүүдтэй төвлөрөх юм байна гэж ойлгож байна.